За хичээлийн сэдэв ярианы найруулгын төрлүүд. За өнөөдөр бид энэ удаагийн хичээлийн зорилго бол орчуулгын найруулгын талаар мэдэж хэрэгэлдэг болох нь. За орчуулга гэж юу юм бэ? Ямар зорилготой хийдэг зүйл юм бэ? Нэг хэлний санаа, утга мэдээллийг нөгөө хэлний уншигчдад үнэн зөв утга төгөлдөр хүргэх үйл явцыг орчуулга гэж нэрлэдэг. За орчуулгыг бол гадаад хэлний бүтээлийг их хэлээр ойлгуулах, уншигчийг мэдлэг соёлын хүрээлэлт ийм зорилготойгоор хийдэг зүйл байна. За тэгэхээр орчуулагч нь их зохиолын санаа, утгыг үнэн зөвөөр найруулгатай хэлний хөрвүүлж уншигчдад хүргэдэг хүн юм байна. За өөрөөр хэлэх юм бол эхийн санааг үнэн зөв ойлгомжтойгоор хөрвүүлэх чадвар бүхий хүнийг орчуулагч гэж нэрлэж байгаа гэж ойлгох юм. За орчуулагчид тавих юм хоёр гол шаардлага байна. За нэгдүгээрт бол мэрэгжлийн байх ёстой. За тэгэхээр мэрэгжлийн учраас хоёр хэлний өндөр мэдлэг эхийн санааг бүрэн ойлгох чадвартай ийм хүн гэж үзэж байгаа. За хоёрдугаарт бол найруулгыг боловсруулалтыг маш сайн хийдэг. За зөв найруулгаар дамжуулж уншигчдад ойлгомжтой болгож чаддаг ийм чадвар бүхий байх ёстой шаардлага тавигддаг байна. За амын орчуулгын талаар авч үзэх юм бол за ярьсан мэдээллийг шууд сонсож ойлгон дамжуулах үйл явц. Сонсох, ойлгох, дамжуулах гэсэн гурван үйлдэлийг зэрэг гүйцэтгэдэг. За ярианы өнгөс хэмнэл аялгыг хадгалж дамжуулах шаардлагатай ийм чухал орчуулгын төрөл байна. Тэгэхээр амын орчуулгын сонсох, ойлгох, дамжуулах үйл явцын бодит жишээг ажиглаж харъя. За илтгэгч англиар дээрх өгүүлбэрийг хэлж байна. За амын орчуулагч бол шууд дамжуулна. Бид ирээдүй хойч үедээ үлдээхийн тулд хүрээлэн буй орчныг хамгаалах ёстой гэж. За энэ үед бол орчуулагч дээр protect гэдэг үгийг зөвхөн хамгаалах гэж орчуулах биш. За утгыг нь шууд ойлгоно, логикийг нь алдагдуулахгүй. За богино хугацаанд дамжуулж байгаагаар одоо чадвар нь онцлог нь гарч байна гэж үзэж болох нь. За мөн дараагийн төрлөл амын орчуулгын онцлог анхаарах зүйлийн талаар бол за энэ онцлог гэж энэ түргэн ойлгоно, шууд дамжуулах үеийн хатан найруулгатай байх юм онцлогтой. За өнгө эсийн хувьд бол аялга нь хэмнэлийг хадгална. За сэтгэл хөдлөлийг зөв дамжуулах. За анхаарах зүйл дээр бол за зэгцтэй нэр томьёогоо зөв хэрэгэлсэн. За логик хуультай холбоо сайтай ийм орчуулгыг хийх шаардлагатай. За жишээ дээр авч үзэх юм бол за яригч нэмсэглэн айдуухан хэлнэ гэж байна тийм ээ. We had a small problem but everything is fine now. За энэ дээр бол орчуулагч гол жаахан хүндрэл гарсан ч одоо бүх зүйл хэвэн болсон. За тэгэхээр бол энэ эерэг өнгөстэй дуулдахаар орчуулах нь бол хамгийн чухал байна гэж авч үзэж байгаа байна.